За хай сайн уу манайхаа урд улцсангүй би өнөөдөр нэг челленжийн маягтай бичлэг хийж үзье гэж бодоод тэгээд би өөрийгөө нэг жаахан түүхийг мэддэг гэж боддtiin. Тэгээд тэргээ шалгаж үзгээд ChatGPT-гээр нэг 10 ширхэг түүхийн талаар холбогдолтой асуулт бэлдүүлсэн. Тэгээд тэрнтэй маань яг мэдэх нү мэдэхгүй нү тэгээд та ч гэсэн өөртөөхөө мэдлэгийг шалгаад Монголынхаа түүхийн талаар хэр мэдэж ин тэрийг шалгаад үзээрэй гэж хүсэж ин. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. За тэгээд намайг буруу зүрх хариулвал түүхийн багш минь уучлж өршөөгөөрэй. За нэгний асуулт хүний бол сэдэв үед байгуулагдаж байсан бөгөөд анхны шанив хэн байсан бэ гинэ. Манай нийтийн тооллын өмнөх 209 онд байгуулагдсан. Тэгээд анхны шанив түмэн шанив тэгээд модон шанив бүгдээрээ мэдж байгаа тий. Тэгээд хоёрдугаар асуулт Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан ямар онд их Монгол улсыг зарлан тунхагласан бэ гинэ. 1206 онд Монголын эзэнт гүрнийг зарлан тунхагласан байдаг. Түүнчлэн талын бүх овг аймагуудыг нэгтгэсэн байдаг. За тэгээ 3 дугаар асуулт нь гэсэн чинь Юан улсыг байгуулсан хаан хэн бэ? Хэдийн үед тогтнож байсан бэ гинэ. Юан улсыг Да Юан гэдэг нь шинэ эхлэл гэсэн үг. Тэгээд Хувлын хаан байгуулж байсан. Тэгээд Мөнх хааны дараа байгуулсан байдаг. За тэгээд 4-р асуулт нь Монголын анхны бичиг үсэг аль үед хэний санаачлагаар зохиогдсон бэ гинэ. Энэ Чингис хааны санаачлагаар Тата тунгаа бол зохиосон. Тэгээд согд гаралтай бичиг үсгээ Монгол бичиг уйгарсан. За тэгээд 5 дахь асуулт их засаг хууль ямар зорилгоор гаргасан, хэн баталсан бэ гинэ. За энэ их засаг хууль Монголын анхны хууль. Тэгээд Монгол улсын хууль тэгээд Чингис хаан баталсан байдаг. Тэгээд 6 дугаар асуулт нь чинь монголчууд 13-аас 14-р зуунд дэлхийдээ ямар худалдааны замаар холбогдож байсан гинэ. Энэ хуучин торгоны замаар холбогдож байсан. Тэгээд торгоны замын төлөөх байлдан дагуулдаг ер нь бол бас сайн хийж байсан. Тэгээд 7 дугаар асуулт нь монголчууд Юан улсын үед Хятадд хэрэгжүүлсэн 4 давхар ангиллалын бодлого гэж юу вэ гинэ. За энэ болонгууд монгол хүн хамгийн дээдлийн ангиллалт нь тэгээд 2 дугаар ангиллалт нь болонгууд Европ тэгээд 3-т нь бас бор нүдт нь тэгээд 5-т нь Хятад хүн гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар асуулт Монголын тусаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр хэзээ вэ гинэ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байдаг. Богдхаант Монгол улс тусаар тогтнолоо зарласан байдаг. Тэгээд 9-р асуулт нь 1930-ад оны хилмигдүүлэлтийн талаар асуулт байна. За миний бодлоор бол 1930-ад оны хилмигдүүлэлт нь Японы тагнуулуудыг олж устгах гэсэн нэрийдлээр явуулсан байдаг. Тэгээд ихэнх лам хуургуудыг сэхэтнүүдийг маань цөөлсөн байдаг. Тэгээд 10 дугаар асуулт нь 10 дугаар асуулт нь 1990 оны ардчилсан өвсгөлийн талаар асуулт байна. За энэ нь бол тэгээд Монголын төр нийгэмд бол төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжсэн. Тэгээд төрлийн гараанд гарсан гэж боддог. За тэгээ манайхан надтай хамт байгаарай. Би илүү сонирхолтой бичлэгүүд дараачудаа дахиад оруулнаа. Баярлалаа баяртай. Пэйжээ фоллоу хийгээрэй.